Би Румынд эхэлж байхад in one of the cities there, Румыны нэг хотод the first place, I had 9 young people. хамгийн эхлээд би нэг 9 залуутай байсан. 6 of them were teenagers. 6 нь болохоор өсвөр насны хүүхдүүд байсан. 6 teenagers and 3 young people. Тэгээд 6 өсвөр насны хүүхэд 3 залуу. That's all I had. Тэгээ энэ одоо надад байсан бүх You know юм what? байлаа. There were 2 Pentecostal churches downtown. Тэгээ одоо болохоор зэрэг Yeah. тэгээ тэр үед болохоор тэр хотод 2 Пентекост сүм байсан. They hated us. Гэхдээ бид 10-ыг үзэн ядна гэж They were ихтэй. spreading rumors. Бүр бидний талаар хавж They said явж we had disco for the devil. бид нар болохоор зэрэг бид нар бүр диаволаа Disco for the devil. You know disco? Disco, yeah. бид нарыг бүр диаволын диско энэ гэж бид нарыг хэлдэг. Disco for Satan. Yeah. Тийм сатаны That was the диско. rumors. Энэ зүгээр хов байсан, ховж ив. Yeah. And I thought, why do you care about us? We're just 9 young people. Би 6 бүр teenagers. гайхаж тасарч байгаа байхгүй. Зүгээр 6 өсвөр хүү, 4 залуу, 3 залуу. Тэгээ би одоо юундаа тэгчээ би тэдээс айн вэ? Санаа зовх юм байна. But the devil knows. Харин диавол мэднэ. If these 9 young people do well, За энэ 9 сайхан амтэн чинь юм хийгээд эхэлвэсэн. they can put me out of business. Яа, энд нар намайг ажилгүй болгоно гэдэг тэр мэдээд байгаа байхгүй юу? Now we have a church there. За одоо бид нар тэнд сүмтэй болсон. We went to another city. Одоо өөр хотод очсон бид нар. I had a group of women. Тэнд болохоор зүгээр надад зөвхөн хитэн Not one man. нэг ч эрэхтэй. Only women. Зөвхөн хитэн эмэгтэй. Өөр хотод. You know, I said to God, God, you cannot do that to me. Тэгээ би бүр бурхан минь таад боловчтой. What about my reputation? Над гэрэлтийн хамгаалалт So хэрэгтэй. they had a nickname for our work. За тэгээд тэд нар надад бүр хоч өгсөн. You want to know it? Ямар хоч гэж мэдмээр байна уу? The fanatic female followers of Philip. Тэр эмэгтэйчүүд нь хоч өгсөн гэнэ. Филиппийн фанатик эмэгтэй дагалдагч нар гэж. In English, FFFF. Fanatic followers female of Philip. Англиар бол нөгөө M&M's гэдэг шиг FFF болж байгаа юм байна л да. And they spread rumors about me. За тийм мэдээж тэндээс ховж ив дах. They even called, I had 8 women, my goodness. Вэс надад 8 л эмэгтэй байсан шүү дээ. And they hated women anyway. Тэгсэн чи тэд нар тэр эмэгтэйчүүдийг юм амар. So why not leaving me alone and do the work I had to Тэгээд do? зүгээр тэд нар өөрөө юм хийгээд яад юм бэ гэдэг намайг юунд нь тэгээд зүгээр байлгадаг юм бэ. They don't want them anyway. Тэг ямар ч гэсэн тэр бусад сүм болохоор хүсэхгүй байгаа. So I took them. I took the women. Тэг ямар ч тэд нар тэр эмэгтэйчүүдийг хүсэхгүй байсан учраас би одоо тэр эмэгтэйчүүдийг Because авлаа. these men pastors, they didn't want women like that. Тэр эрэгтэй пастор нь өөрсдөө тэр эмэгтэйчүүдээ гадуурхаад байсан юм чинь. That's okay for me. Тэг яг би авчихсан л та надад бол зүгээр Because I'm clean. би өөр цэвэр юм чинь. In Christ there is no male, no female. Христ дотор эр юм гэж байхгүй. We had a conference last October. Тэг өнгөрсөн 10 сард нэг конференц болсон. And we brought together 400 wild people. Бид нар 400 одоо бүр галзуу хүмүүсийг тийм 400. 400. All these people who attacked us. Бүх хүмүүс биднээс дайрж ирсэн юм аа. Some of the churches, they don't even exist anymore. Одоо тэр дайрж ирсэн хүмүүс зарим нь бүр одоо байхгүй. Алга болчихсон. A small snowball Тэгэхээр can become an avalanche. жижигхэн цасан бөмбөлгнөөс цасан одоо тэр юу бууж That's why I ирдэг юм don't care аа. about numbers. Уулын цас бууж ирдэг. Тийм болохоор тоо бол яг миний хувьд бол асуудал ерөөсөө биш. It's about who are the people, who are they. Ганцхан тэр хүмүүс хинбэ гэдэг ч учирч You understand амтсан. that? That's why we have to pay attention. Тийм л болохоор бид нар анхаарах хэрэгтэй юм аа. Because understanding will trigger more understanding. Яагаад гэвэл ойлголт илүү ойлголтыг өгдөг. And if we don't seek more understanding, Хэрэг бид нар илүү их ойлголтыг эрен хайхгүй the бол understanding we have, we will lose it. бидэн дотор байгаа ойлголтоо бид алдаж эхэлдэг. Okay? Ойлгосноо. Let's take the next one. За, I have to дараагийн. finish this. Pay attention. We must pay attention because, oh, that's a good one. За энэ бол үнэн галзуу да. That's a long one, but a good one.
We must pay attention because revelation brings understanding. Бид нар анхаарлаа хандуулах хэрэгтэй. Яагаад гэвэл илчлэл бидэнд ойлголтыг авчирч өгдөг. Which in turn creates conviction. За энэ нь бидний дотор бат итгэл үнэмшлийг суулгадаг. And conviction produces firmness and courage. За энэ бидний доторх бат итгэл үнэмшил нь зориг бас бат байдлыг бидний дотор бий болгодог. Хатуу бат байдлыг бий болгодог. So there is an avalanche here. За тэгэхээр энэ дотор бас нэг тийм одоо бүр ийм Revelation brings understanding. За дахиад харъя зүмөр. Илчлэлт ойлголтыг өгдөг. Understanding creates conviction. Ойлголт бат итгэлийг бий болгодог. Conviction produces courage and firmness. Бат итгэл зориг болоод хатуу байдлыг бидэнд өгдөг. Хатан суурь шиг хатуу байдлыг өгдөг байна. This is the details. Энэ нь одоо нэг нарийнчилсан одоо зүйлгээд байгаа чинь шүү дээ. All Christians want to be firm, stable, strong. Тийм. Бүх итгэгч нар гойвшгүй бат доктортой байхыг хүсдэг. All Christians want to have courage, Бүх итгэгч нар зоригтой байхыг хүсдэг. but nobody tells them how to get it. Харин хинч тэдэнд яавал зоригтой бат байхыг зааж өгөө. Because we don't know the details. Нөгөө нарийнчилсан зүйлсийг мэдгүй учраас бид нар хийж чадахгүй байна. I give you the detail. Би танд тэр одоо If you want to become деталуудыг firm, stable, strong, хэрэг та бат хатуу доктортой зоригтой standing байхыг the хүсвэл territory. та бүр газар нутаг дээрээ эзэмшсэн зохистой When they entered the promised land, Израильчууд амлсан газар ороход it was not for tourism. энэ зүгээр нөө аялал байгаагүй жуулчлал. It was not just to walk around, wow, great, and go back to Egypt. Зүгээр ингээд очиж өө ямар гоё газар вэ? За гэртээ харъя гэдэг Египт They had to яваа. enter the land to possess the land. Тэд нэр тэр газар руу орохдоо тэр газрыг эзэмшихийн тулд орж ирсэн. Everything God gives us, we have to possess it Бурхны бидэнд өгсөн болгоныг бид нар эзэгнэн эзэмших ёстой юм. and use this new territory as a platform to go on to the next one. Тэгээд бид нар эзэмшсэн газар нутгийг дараагийн газар нутгийг эзлэн авахдаа ашиглах ёстой. Can you say amen to that? Амин биш үү? So to become strong, Тэгэж одоо хүчтэй болох нь it байна. does not come by proclaiming you are strong. Тэгэхээр харж байгаа энэ зүгээр амаараа тунхагласнаар бий болд юм It биш. begins with understanding. Хамгийн эхлээд ойлголтоос эхэлж байна. Understanding Ойлголт нь creates conviction in your heart. миний зүрхэн дотор итгэлийг бий болгодог. And the conviction will make you strong. За тэр итгэл биднээсээ хүчтэй болгож I байна. have discovered that weak Christians are weak because they have no convictions. Христчингүүд бид нар өөрсдөө дотроо суугдсан итгэл байдгүй учраас бид нар юм ойлгодгүй. Яагаад гэвэл бидний дотор бид нар итгэдэггүй яагаад гэвэл ойлголт байдаггүй гэдгийг би мэддэг. They listen to everything, believe everything. Тэгээ христчингүүд ерөөсө бүх юмыг сонсоод бүх юмд итгэдэг. Especially if it's an American guest speaker, then they believe Тэгээ everything. ялангуяа Америкээс нэг номлогч ирчүүл тэгэл тас ерөөсө ярьсан А Б бүгдэнд нь итгэнэ. Just because he's an American. Тэгээ Америкээс ирсэн юм чи ёо гэж. They are stupid Americans. Тэд нар ч бас тэнэг штэ ер нь бол. Yeah. Тий. Just like they're stupid Danish people, stupid Mongolians. Тийм яг л тэнэг данчууд, тэнэг монголчууд гэдэг шиг. For many nations, America is a paradise. You know the paradise. Олон үндэсний хувьд Америк гэхээрээ одоо деваажин гээл. There are horrible churches in America. Америкт биш бүр аимшиг сүмүүд хар мянган I гараа preached in байна. one of them. Terrible. Би тэг нэгд нь номлож ирсэн аимшиг, ердөөс аимшигын I кино. was invited, I preached, and my whole preaching, I was dreaming about getting out. Би тэгж номлож байхдаа миний толгойн дотор ерөөс эндээс алга болох юмсан гэдэг мөрөөд And, тасалгүй хангиж байлаа. I hoped I will never be invited again. Дахиж би хизээж өргөдөхгүй байхыг найдаж байна. Don't think American churches are awesome. Америкийн сүмүүд гэхээр л амар засархаа гэж. Not even the big ones. Бүр томууд нь ч тийм биш. Don't worship numbers. Тэгэл тоомоогийн бишрэн шүттэй тэгж битий байна. In a cemetery, there are thousands of people. They're all dead. Оршуулгын газар бол хар 1999 хүн өгсөн байдаг бүгд өгсөн шүү ухмэл. Get understanding. Тэгэхээр ойлголтыг ав. Weak pastors who lack convictions. I'm sorry. Weak pastors are pastors who lack conviction. Одоо сул пасторууд гэж ярьж байгаа. Тэд нар яагаад сул вэ гэхээр тэдэнд дотор нь итгэл үнэмшил байдаггүй. How can I know? Яагаад би мэддэггүй? It's because I have been a weak pastor. Яагаад би өөрөө тийм пастор байсан юм чинь?